2018-аас 2022 оны хооронд нийслэлийн ногоон бүс болон нийслэл орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутаг дээр стандартын шаардлага хангахгүй зэрлэг амьтдад ээлгүй хашаанаас үүдэн 30 гаруй зүйлийн хөхтөн амьтад сүлбэгдэх, хавчуулагдах зэргээр хоригдсон ийм харамсалтай дүн мэдээ нэгтгэгдсэн байна. Хөдөө орон нутгийн хувьд бол газар тариалангийн хамгаалах зорилгоор барьсан тор хашаа, за шугамн дэд үтсэн уу автозам, төмөр замын хориг хашаа гэх мэт зүйлүүд дээр зэрлэг амьтад олон тоогоор өртөж амнасаа алдах эрсдэл, мөн дээрээс нь эрүүл мэндээр хохирох, гэмтэж бэртэх ийм зүйлүүд бол ажиглагдсаар байна. За иймд тухайн үйл ажиллагаатай холбогдох этгээдэд арга хэмжээ авах, зохицуултуудыг хөгжлөх шаардлагатай гэдгээр ажиллаж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, төрийн хин шалгалтын тухай хуулиар байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль орчин амтны аймагт учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулах эрхтэйгээр хуульчилсан. Мөн альва иргэн хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа буруутай үйлдэлээс амтны аймагт учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээр хуульчилж өгсөн байдаг. Улаанбаатар хотын ногоон бүс улсын тусгай хамгаалалттай газар нутаг дээр зэрлэг амьтдад ээлтэй хашаан тавьдах ерөнхий шаардлага хотын стандартыг боловсруулан баталж гаргасан байна. За тухайн стандартыг бол 2025 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөж эхлэхээр тогтоосон байгаа. За тэгэхээр нийслэлийн ногоон бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутаг дээр газар эзэмшигч, ашиглагч, иргэн аж ахуйн нэгж байгууллагыг холбогдох стандартын хэрэгжилтийг хангаж төрийн байгууллага албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлж байгаль зэрлэг амьтдаа хамтдаа хайрлан хамгаалах үйл ажиллагаанд нэгдэн орохыг уриалж байна.